Дорноговь аймагт баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн агуулгах сав резервуарын паркын талаар цуврал мэдээллийг үргэлжлүүлэн хүргэж байна. Өмнөх дугаарт түүхий тос, завсрын болон эцсийн бүтээгдэхүүн хадгалах ган хийцтэй босоо цилиндр 35 ширхэг резервуар савны талаар товч мэдээлсэн бол энэ удаад шингэрүүлсэн шатдаг хий буюу пропан бутан хадгалах ган хийцтэй хэвтээ далд савнуудын техникийн үзүүлэлт барилга угсралтын ажлын явцын талаар мэдээллийг хүргэе. Өндөр даралтад нөхцөл шаарддаг хий хадгалах эдгээр савнуудыг mounted bullet гэх бөгөөд манай үйлдвэрийн 5 mounted bullet бүгд 7 м-ийн диаметртэй. Пропан хадгалах 3 сав нь 25 м урт 1000 м3-ийн багтаамжтай бол бутан хадгалах 2 сав нь 50 м-ийн урттай 2000 м3-ийн багтаамжтай юм. Аюулгүй ажиллагааны үүднээс эдгээр савнуудыг тусгайлан бэлтгэсэн талбайд газрын өнгөн хөрсийг нягтршуулж, дээр нь нэлсэн үе дэвсж суйрлуулан хучиж, төмөр бетон ханаар тусгаарлан далд орчинд байршуулдаг. Шингэрүүлсэн шатдаг хийн өнгөгүй, уур шимтгай шин чанартай, агаар толидох үед галын болон тесрэх аюултай тул түүнийг хадгалах савны гадна талд элсэн дүүргэлт хийж хамгаалтын бетон хан хийж өгдөг. Элсэн дүүргэлт нь дулаан тусгаарлах нөлөө үзүүлж, ачааллыг жигд хуваарлах бөгөөд гадна орчны температурын өөрчлөлтөөс үүдэх металлын тэлэлт агшилтыг бууруулдаг бол бетон хамгаалтын хийц нь галын болон тесрэлтийн аюул, гадны механик цохилт, тээврийн хэрэгслийн нөлөө, газар хөдлөлтийн үед савны бүтцийн тогтвортой байдлыг хадгалах үүрэгтэй. Мөн хий алдагдсан тохиолдолд тархалтыг хязгаарлах пассив хамгаалтын шийдэл болж өгдөг. Пропан бутан хадгалах савнуудын үндсэн материал нь SA 516 грейд 60 маркийн нүрс төрөгчд ган хавтай юм. Цельсийн хасах 35-аас нэмэх 55 хэмд 2 мегапаскал хүртэлх даралт үзүүлэхэд тэсвэрлэх шаардлагыг хангах үүднээс ган хавтангийн зузаан 32-оос 54 мм байна. Ган хавтангуудыг олон улсын механик инженерийн ASME, AWS зэрэг стандартыг баримтлан зураг төслийн дагуу лазер зүсгэлтийн технологиор өндөр наривчлалтайгаар зүсэх, эсгэх, матах ажил бүрэн хийгдсэн бөгөөд савны ханын гагнуурын ажил мөн амжилттай дууссан. Гагнаас бүрийг рентген, радиограф, хит авианы болон шингэн нэвчүүлэх аргуудаар шалган баталгаажуулснаар хадгалах савны угсралтын ажил 86% хүрээд байна. Даралтад савны дотоод даралтыг жигд хуваарлах, ашиглалтын найдвартай байдлыг нэмэгдүүлэхийн тулд савны бат бэх аюулгүй байдлыг хангах үүрэгтэй ёроол хаг хэсэгт ашиглагддаг хотхор мөрийн ган эд ангиудыг энэтхэг улсад үйлдвэрлэн далайгаар тээвэрлэн авчирч байна. Угсралтын ажил бүрэн дууссаны дараа савны гадаргуугийн боловсруулалт хийж олон давхар эпокси ба полиуретан бүрхүүл түрхэнэ. Уг хамгаалтын бүрхүүл 250 болон түүнээс дээш микрон хэмжээтэй бөгөөд урт хугацаанд зэврэлтээс хамгаалах үүрэгтэй юм. Хамгийн сүүлд дулааны боловсруулалт, гидростатик туршилт хийгдсэний дараа савнуудыг байршуулах ажил хийгдэнэ. Цуврал мэдээллийн дараагийн дугаараар газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын үед болон үйлдвэрлэлийн байнгын ашиглалт, үйлдвэрлэлийн процессing үе шатуудад ашиглах стандартуудын тухай мэдээлэл хүргэх болно.